Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Харьяат уран сэлбэрч баримлч олон түлхүүрийн уран бүтээлийн гүн утга гэгэн уур амьсгалыг мэдрүүлэх анхны бие даасан үзэсгэлэнгийн төрлөх нутагтаа гаргаж олныг хүртэл болгож байна. Тэрбээр 10 жилийн сургуулаа төгсөөд мал дээр гарчээ. Хоньны бэлчээрт модоор морь сийлж суудаг байсан хүү энэ авьяасаа хөгжүүлэхээр сэтгэл шулуудан Улаанбаатар хотыг зорж улмаар соёл урлагийн сургуулийг уран сэлбэрч мэргэжлэр төгсжээ. 2023 оноос бие даан чөлөөт уран бүтээлч болж уран бүтээлээ төрөөж эхэлсэн байна. Түүний хувьд нутагтаа хэмээх анхны үзэсгэлэнгээ аавынхаа гэгээн дурсгалд зориулжээ. Би энэ нутгаас одоо сургуульд явахдаа би 10 жилээ ягаад хөдөө мал дээр гарсан шүү дээ. Тэгээд мөр мал уйлжлан ингээл дахиж явж байгаа л энэ сайхан морь хийдэг болъё гэл. Тэгэл дүрстгүүлгээ сургууль үйлдвэр урлын сургууль ардын зураг чамдгаа нэрэмж сэлбэрийн тэнхимд Улаанбаатар гэдэг хүний гар дээр очиж сэлбэрийн ангид дагалдаа хийж байгаа. Дараа жилийн соёл урлагийн сургуулийн дүрслэгийн ангид эс орсон мэт. Тэгээд соёлын гавь цэцгэлэн цог хоёр соёлын тэргүүний ажилтаа Эрдэнэ бүлэг соёлын тэргүүний ажилтан Цэрэнбат гэсэн ийм багш нарын удирдлаганд сэлбэрийн ангид суралцаал тэгээд хөтөлөө гээл номер их явсан юм маань уран бүтээлч болсон биш тийм. Тэгээ хүний мөрөдлөл их жоохон юмнаас эхэлдэг юм лээ. Анхны энэ үзэсгэлэн гэвэл за би ч аавыгаа алдаад 3 жил болж байгаа. Тэгээд ер нь аавтайгаа цогтой ингээд нутагтаа явъя гэдэг. Аннасан дээр байгаа нэргээ дээр ажиллавал бүтнээр аавынхаа нэрийг бичсэн байгаа маа. Тэгээд орон нутгаас энэ бас наачийн мөрөдөлтөй хөвгтэй байвал тэрнийхээ төлөө яваасай. Нутгаар нас гарын дүрт усуд байгаа да тий. За би эндээс явахдаа юу үргэлж явлаа. Тэгэл хуучнаа яхад өөр төлөөсөө төлөхийн тулд явсан. Тэгээ ямар сандаа энэ удаад өөрийнхөө бүтээлээс морьтой ирсэн. Энэ маань болохоор төмөртэй уурхай хөдрөөр хийсэн. Домог гэд нэртэй бүтээл маань байгаа. Олон түлхүүр аж байдлыг харуулсан бүтээл туурхыг илүүд үздэг. Чулуу мод хүрэл төмөр зэргийг бүтээлдээ ашигладаг. Анхныхаа үзэсгэлэнд нутгийн гаралтай хурдан хөлгүүд, морины дагалдах хэрэгсэл, алдар цуутай хүмүүсийн хөрөг болон өөрийн шилдэг бүтээлүүдээ авчирчээ. Уран зургийн галерейд оны шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн болдог. Тэнд чинь 100 гаруй уран бүтээлчид бүтээлээ өгж өрсөлдөөд тэндээс шилдэг юм 40 юм 50 бүтээл ордог. Тэрэнд оролцсон бүтээл. Тэгэхээр энэ чинь хоёр шатны шалгуурд аваад тэнд орж байгаа. Тийм. Бүтээлийн одоо гол санаа бас нөгөө морьтойгоо холбогдож явж шин. За морьны талаар юу их вэ гэдэг. Хурдан морьны хямрын сан гэж та нар мэднэ те. Хүн болгол яд. Энэ уяач итгэл гэдэг маань энэ хулангийн тууран дээр морь отдог гэдэг уяачдын бүсүрэндээ мусуундаа явж идэг. Тэгээ сангийн бопер маань морьны тууран тий. Тэгээ утаач ингэ дээшээ ингэж хөөрөөд задрах гисэнтэй энэ дамдын ясан гэдэг морьны бурхны орон чимгийн молор эрдэнэ толгой болж байгаа. Эндээс. Тэгээ манай өндөр гэгээний соён бүсгэн дээр байдаг энэ галын төл энэ нэстэ сэтгэлийг бэлэгддэг гэдэг тийм билээ. Энэ ардаас харах юм бол гал дөө шиг байгаас. Энэ мандан бадрах. Энэ цаанаас харах юм бол энэ дотор нэг гүүж яваа морь байгаа. Энэ бас л нөгөө итгэлтэйгээ холбоотой. Нутгаа зориод итгэл төсгөөж байгаа. Энэ нийтээр бүтээл маань ямар агуулгатай гэхлээр одоо энэ нутаг оронд маань уг нь хурдан морины сан одоо мөнхөд байж тэр агуулган л одоо үргэлжлэл одоо хямрлаг байна шүү дээ. Үзэсгэлэн жаахан шарга театрт дэлгэгдсэн 5 дугаар сарын 2-ны хүртэл үргэлжилнэ.